Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дөнгөж сая дахин шинэ мэдээлэл хийлээ. Энх баярын ар гэрийнх нь олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл өгч байсан талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар баримттай дүрс бичлэгийг олонний өмнө дэлгэн тавьж байна. Экс ерөнхийлөгч Энх баярыг Төв аймагт шийдвэр гүйцэтгэх албаны цагдаа орох байрны с ิจ гтнэр цагдаа орсноос хойш өнөөдрийн хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бодит бус худал мэдээллийг санаатаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж олон нийтийг төөрөгдүүлж байсан гэж шүүхийнхэн үзэж байна. Энх баярын талаар олон цуу яриад ижиж байсан 2 дугаар эмнэлэгт хүрүүлэхдээ ухаангүй байсан. Хэвтэрт орсон Төв аймгийн цагдаа орох төвийг эрүүдэн шүүлтээрээ дэлхийн улс орнуудаас дээгүүрт ордог гэж хуульччин орон мэдэгдэж байсан. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Төв аймгийн цагдаа орох төвд байхад нь ямар ч дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Бүх зүйл баримттай камерын бичлэгт үлдэж байгаа. Мөн экс ерөнхийлөгчийн үйлдэл болгонд түүний бие хамгаалагч болон эмчин хяналт тавьж хамт байсан гэж мэдээллээ. Нийгэмд бол Энх баяргаа хоригдж байгаа талаар бол янз бүрийн бас бодит бус мэдээлэл гарч ирсэн. Бодит байдлаас говьсын мэдээлэл гарсан. Тухайн үед бол бид бол бас та өгдөг цуглуулад тухайн бүрэн мэдээлэл өгч ирсэн. Тэр мэдээлэлдээ бид бол хэлсэн тийм ээ. Ер нь нөхцөл байдал бас жоохон уртцлаад ирэх юм бол цаашдаа бас өөр баримтжуулсан хэлбэрээр бас харуулна гэж. За өнөөдөр ингээд би бас урдаа ингээд бас энэ мэдээлэл бариа сууж байна л да. Солонгоо одоо мэдээллийн вебсайтуудаар гарсан байж та бүхэн бол мэдж байгаа тийм ээ. Ийм мэдээлэл гарсан байна. За Монголд байгаа бодит ус мэдээлэл маань цаашаа одоо бас ингээд гадаад улс орнуудад бас цаашаа дамжаад ингээд мэдээлэл маань цаашаа гүнзгийрэл авшираад ингээд хил хязгаар бас ингээд аваа явчлаа. За үүнд бол ингээд экс ерөнхийлөгч буруудаа байтугай хүн гэдэг утгаар үл үндэтгэж хандсан. Намайг болон миний хүүхдүүдийг түүнтэй уулзах, утсаар ярих болон захидал бичгийг хориглосон. Хүмүүнлэг бусаан тарчлаан зовоосон. Нөхрийг минь нүцгэн оргидлуудын дунд хүчээр явуулж хамгийн аимшигтайгаар доромжилсон. Миний нөхрийн нэр хүндийг хүмүүнлэг одоо бус хууль бус аргаар гутаанд доромжилсон гэдэг иймэрхүү мэдээлэл гарцсан байж байгаа. Та бүхэн мэдж байгаа тийм ээ. Энэ мэдээлэл бол ингээ англи хэл дээр ингээ гарсан байж байгаа. Тодорхой хүнд хаглаад ингээ явуулсан гэж захиа байна. За ийм мэдээлэл ингээ цаашаа гараад хил хязгаар даваад байгаа болохоор бид бол ийм бодит мэдээлэл өгөхөөс өөр гарцаагүй байдалд орж байгаамаа. Ийм болохоор та бүгд одоо ингээд өгж байгаа мэдээллийг цөмөрөө суугаад үзье. Урд нь бол бид нар мэдээлэл өгч ирсэн тийм ээ. Бидний бол цагдаа орох байранд бол бүх юм бол хяналттай байж байгаа. Видео камерын бичлэгтэй. За прокурор бол байнга хяналт тавьж байгаа. За дээрэс нь одоо энэ төрийн тусгай хамгаалагч тийм ээ. Бие хамгаалагч нь өөрөө байнга одоо хамгаалт видео камер тавиад өгцөөрөнд видео камераар харж идэг тийм үү. За дээрэс нэг бол эмчин нь бол байнга өөрийнх нь одоо итгэмжлэгдсэн эмчин ингээд байнга өөрт нь үзлэг хийж байгаа гэсэн ийм мэдээлэлүүд өгч ирсэн. За тэр бүх мэдээлэл та бүхэн сайн харлаа тийм ээ ингээд байж байгаа юм. Ямар ч өвчтөн ямар ч одоо хүмүүс ирэхэд одоо аднаас ирэхэд заавал эмчийн үйлчлэлд хамруулдаг. Яг тэр зарчмаараа эмчийн үйлчлэлд хамрагдсан эсхийн зураг нь одоо юм байна. Яг энэ үед одоо хүлээн авах комисс одоо байж идэг. Яг энэ зураг болохоор юу? Сэний зураг тийм. Их хоёроо түрүүний та нар тэр хүүгийнх нь ярьцгийг сонссон баг. Би автагаа уулзаагүй. Автаа минь уулзуулж өгөөч гэж хүсчихсэн. Энэ зураг болохоор 5 дугаар сарын 5-ны оройны 22 цаг орчмын зураг. Энэ үнэхээр эхнэртэйгээ хүүхдтэйгээ уулзах одоо бид нар бас зөвшөөрөл өгсөн байгаа. Ар гэртэйгээ ингээ уулзсан. Уулзсны дараа бид нар юу яасан? Юу яагач та ингээд өрөөндөө ороо. Та ер нь одоо амрах болсон байна гэж хэлсэн. Яг тэр үед одоо гэр бүлийнх нь хүмүүс ууршин. Хүүхэд нь байсан. Яг тэгээд тэр үедээ бол одоо өөрийн дагаж. За яг энэ зургийг хараарай. Яг энэ үед эхнэр нь хүүхдийн хажууд нь дагаж явж байгаа. Тэр 5 дугаар сарын 5-ны орой. Энэ бол ямар зураг вэ гэхээр их хоёроо өөрийн одоо эмчлүүлэхэд хэвдэх өрөө байгаа. Мөн хамгаалагчны хажуудын өрөөнд өмгөөлөгчийн өрөө, эмч хөдөгч нарын өрөө, ганц ухны өрөө, ариун цэвэр өрөө гэдэг бүх өрөөнүүдийн өөрсөнд нь гэр бүлийгэд нь хүртэл бид нар танилцуулсан. Би дуулж суучих. Та
хоёр талаас нь хаачихгүй хаавал зүгээр шүү дээ. Хоёр талаас нь арай явдаг байж юу? Бэнэрэ. Таар үүдээр гарахтаа хажилцгаас олж үүдэн дээр соохон хүн байж магадгүй. Ингээд манай эмнэлгээс яван явцаа ямар нэгэн хүний эрх гэдэг юм уу? Ер нь энэ байгууллага ямар нэг тийм алдаа гаргажтэй гэсэн үндэслэл байхгүйгээр бид нар асуултыг зохион байгуулъя гэж бодсон. Энэ ч учраас уг хүн явахтаа хүртэл одоо анх иржсэн шиг анх Төв аймаг руу явж исэн шиг тийм байдалтай ямар нэгэн харьцаагүй. Ерөөсөө жирийн харьцаатай харьцаад их боломжийн одоо өөрөө бидний албыг ойлгож явсан тухайн үед яваад 2 дугаар эмнэлэгт очсон. 2 дугаар эмнэлгээс хойш арай өөр араншин гаргасан та бүгд одоо энэ үргэлжлүүлээд хараарай. Харин үүдэр гарахтаа хажилцгаас олж үүдэн дээр соохон хүн байж магадгүй. Яг 2 дугаар эмнэлэг дээр ирж байгаа дөө. За 2 дугаар эмнэлэгт орж ирчээд энэ хүн ийм ойлгомжгүй зан гаргасан л да. Юун дээр ойлгомжгүй зан гаргасан бэ гэхээр 461 дугаар ангиас шилжүүлээд энэ эмнэлэгт ирэхэд ирээд эмчилгээ хийхэд миний үлсгэн зарласан байдал маань үүнгээр дуусгар болох юм байна гэсэн ойлгоцыг авсан. Тэр бид тайлбарлаад тийм юм баггүй их хоёргаа. Таны үлсгэн үргэлжилсгээрээ үргэлжилж байгаа. Та дараачийн шатсан эмнэлэгт шилжиж байна гэдэг тайлбар өгсөн. Яг тэрийг ойлгоод өөр ингэж одоо болгоогүй үедээ бол одоо саний авирыг гаргасан л да. Хулгайчдын цагбайгийн хулгайчдын писта зогсож байгаа. Ишүүл хэлбэл писта зогсож байгаа. Хаа нэг чадсан гэж хуцаач юм аа. Тийм тэр үсгэл гэж. Яг тэр үсгэж гэж. Яг чадахгүй байгаа. Зайч. Зайгаа хаач юм гэсэн. Гарч юм фас. Хингэд би ч юм. Ха? Хаач гарч юм гэсэн. Зайч. Психологи зогсоод байгаа бас чи. Түүхэн шийдвэр гүйцэх байгууллага их хоёргоод ер нь их хоёргоод ихгүй бос хүмүүс тэр хүндэтгэлтэй ханддаг. Ер нь хүндэтгэлтэй хандсан. Тэгэхэд энэ хүмүүс одоо байгууллагын ажлын онцлогийг ойлгохгүй ч гэдэг юм уу. Хүмүүсийг одоо янз бүрээр хараад зүгсэн хүмүүстээ эвгүй сэтгэлд төрүүлэх зүйлүүдийг ярьж ирсэн л да. Энэ болгоныг манай албан хаагчид маш их төвчсөн, төвчээртэй хандсан. Үнийг хэлэхэд тэр хүн төрийн дээд албыг хашижсэн ч гэлээ гэсэн бас шүүх шийдвэр гүйцэх байгууллагын ажилтныг бас хүндлэх ёстой байсан. Хинч байдаг гэсэн би нөө хүндэтгээд ойлголцох байсан болов уу гэж бодож идэгий. Тэгээд өнөөдрийн энэ ярилцлаган дээр бол та бүхэнтэй ингээд ярихад энэ шүүх шийдвэр гүйцэх байгууллагын албан хаагчид хүний төлөө гэсэн сэтгэлтэйгээр хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж яваа гэдгийг энэ хүний манай цагдаа хорих байранд байсан хугацаанд бид үүргээ биелүүлж ирсэн шүү гэдгийг хэлмээр байна. Ард чинь одоо зүгтий хэлж байгаа. Хэлж байгаа. Ерөнхийдөө чи чамайг дуудаж байгаа баасаа гэж хэл. Монгол улсын ерөнхийдөө чинхээр чамайг дуудаж байгаа хулгайч гэж хэлчих биш. За тэг чи биш. Биш. Чи хэлээд биш дээ. Тэг гэдэг чинь. Юунд юу мохоо энэ зүйл чамайг айрын хамаагүй шигмоч юм аа. Тэнцээ байж энэ